Өөрөөр хэлбэл нийт цусны даралт ихсэлтийн 90 хүртэлх хувийг сэргийлэх боломжтой гэсэн үг юм. Явган алхалт тогтмол хийснээр та ч гэсэн цусны даралт ихсэх өвчнөөсөө салах боломжтой. Сайн байцгаана уу? Энэхүү видеогоор та бүхэнд цусны даралтаа хэвийн түвшинд байлгахад идэвхтэй дасгал хөдөлгөөн ямар чухал ач холбогдолтой болохыг ойлгуулахыг зорьсон юм. 2019 онд хийсэн судалгаагаар манай улсын хүн амын 44% нь буюу 1 сая гаруй хүн цусны даралт ихсэлттэй байв. Тэдний 90% нь тархалалт, хөдөлгөөн хомсдол, давсны хэрэглээ, хөгшрөлт, стресс, удамшил зэрэг зүрх судасны эрсдэлт хүчин зүйлстэй холбоотой үүссэн анхдагч цусны даралт ихсэх өвчин байдаг. Энэ өвчний үндсэн шалтгаан нь хөдөлгөөний дутагдал юм. Тиймээс дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг бол нас ахаад хөгшөрсөн ч цусны даралт ихсэх өвчин харуулт энтрээс хол байх боломжтой болохыг эрдэмтэд тогтоосон байна. Өөрөөр хэлбэл нийт цусны даралт ихсэлтийн 90 хүртэлх хувийг сэргийлэх боломжтой гэсэн үг юм. Амьдрал дээр хөдөлмөрч дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг хүмүүс цусны даралт бараг ихсдэггүй болохыг анзаарч ирсэн баг. Тэгвэл тэдний тод жишээ болсон дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Монгол улсын авиа тамирчин Арднаган үгийг сонсцгоё. Яагаад ч өвчин тусаад, яагаад ч даралт нь ихсээл. Тэгэл юм бол харвалт болдог. Эч одоо хөдөлгөөн туцсных л асуудал шүү дээ. Байн хөдлөө дөрвөн мөчийг ажиллаж яах юм бол барагтаа харуuna гэж байхгүй шүү дээ. Зүүгээ талын насчлаа би одоо хөшгөрлөө гэдэг өөрийнхөө биеийг хоош тавиад хөдөлгөөнөө багасгаж байж болох. Хөдөлж явах хэрэгтэй. Ер хүртэл би гүйж байгаа тэр усууч яагаад 80 хүртэл гүйж чадахгүй, алхаж чадахгүй байх вэ? Энийг нэрхмэлж бодож явах хэрэгтэй. Энийг 90 настай өвгөө ингэж гүйд юм байлээ. Энэ өвгөний дуурайжгүй хөдөлж инкүүл нас сайхан насалдсан байна гэдгийг сайн сурч авч явах хэрэгтэй. Арднаг шиг дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг хүмүүст болон миний аав шиг хөдөлмөрч тийм хүмүүст цусны даралт яагаад ихсэхгүй байгааг нь нууцсан барорецепторын механизмаар тэдний урт бүтэр тархины зүрх судасны төвийн симпатик мэдрэлийн идэвхжил буурсан байдагтай холбоотой юм. Хүний гол судасны ном гүрээний артерийн синус цусны даралтыг мэдэрдэг барорецепторууд гэж байдаг. Эрчимтэй хөдөлгөөн хийх үед барорецепторууд судасны ханын суналтыг мэдэрч цусны даралт ихссэн талаарх мэдээллийг урт бүтэр тархины зүрх судасны төвд дамжуулдаг. Ингэснээр симпатик мэдрэлийн цусны даралтыг нэмэгдүүлэх үйлчлүүд багасаж улмаар цусны даралт буурдаг байна. Эрчимтэй хөдөлгөөн хийх болгонд энэ механизм ажиллаад байхаар явандаа урт бүтэр тархины зүрх судасны төвийн симпатик мэдрэлийн тоонус урт хугацаанд буурч цусны даралт хэвийн түвшинд илүү доктортой болдог. Түүнээс гадна хөдөлмөрч дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг хүнд тархалал болон тархалттай холбоотой өвчин нэмэггүүд байдаггүй. Мөн тархалттай холбоотой цусны даралтыг нэмэгдүүлэх механизмууд ажиллахгүй. Энэ дэдэн цусны даралт хэвийн байх бас нэг хүчин зүйл болдог байна. Магадгүй та хөдөлмөрч биш дасгал хөдөлгөөн тогтмол хийдэггүй тархалттай бол хожим тань цусны даралт ихсэх нь зөвхөн цаг хугацааны л асуудал. Тиймээс та яг одооноос эхлээд 60 нас, 70 нас хүртэл Арднаг шиг өдөр бүр идэвхтэй дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хөвшөөрэй. Өөрөө хичээвэл сэргийлэх боломжтой болохыг та бусаддаа шеэр хийж түгээгээрэй. Харин цусны даралт ихсэх өвчнөд хүмүүст хандаж хэлэхэд даралт бууруулах эмээ уухын зэрэгцээ идэвхтэй дасгал хөдөлгөөнийг тогтмол хийгээрэй. Монголын явган алхалтын холбооны Ахмад гишүүн Алтан цэцэгчийн үгийг сонсцгоё. Алтан цэцгээд явган алхалтын холбооны Ахмад гишүүн 67 настай. Алхаад 2 жил гарсан болжээ. Одоо алхаж ирснээр даралт гэдэг юм байхгүй болсон. Би ч одоо байнгын зүрх судасны асуудалтай байсан. Зүрх судасны асуудал бүр нам болсон юм. Зүрх судасныхаа талаар ерөөсөө эмнэлэгт очихаа байсан. Тархалалт бүр байхгүй болсон. Одоо бараг нэг 2-3 кг тасчих юм бол үндсэн жиндээ өндрийнхээ хэмжээнд байх зүйдээ очичгаар байгаа. Явган алхалт тогтмол хийснээр та ч гэсэн цусны даралт ихсэх өвчнөөсөө салах боломжтой. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь цусны даралт ихсэлтэнд 5 чухал эмчилгээний ач холбогдолтой байдаг. Нэгдүгээрт дасгал хөдөлгөөн хийх үед цусны эргэлт төрөөсч судасны ханын дотор давхаргын эндотелийн эсүүдэд азотын оксид гэх бодисын нийлэгжилт эрчимждэг. Азотын оксид нь судас өргөсгөх болон судас хамгаалах маш чухал үүрэг гүйцэтгэдэг бодис юм. Purgegat, Ignaro, Perid, Murud нар азотын оксидын физиологийн үүргийг нээж 1998 онд анагаах ухааны Нобелийн шагналд хүртсэн байдаг. Азотын оксид судас өргөсгөхөөс гадна судасны ханыг зузааруулах, хадууруулах, гэмтэх үйлчлэлээс хамгаалдаг. Түүнээс гадна азотын оксид цус шингэлэх, үрвслийг эс судасны ханаар нэвтрэх үйл явцыг саатуулах үйлчлэл үзүүлдэг байна. Харин хөгшрөлт, тамхи татах, тархалалт, хөдөлгөөний дутагдал, даралт ихсэл, чихрийн шижин зэрэг эрсдэл хүчин зүйлсийн нөлөөгөөр азотын оксидын суур нийлэгжилт багасдаг.
40 наснд азотын оксидын нийлэгжил 50%-аар буурдаг бол 50 наснд 65%-аар, 60-аас дээш наснд 85%-аар буурч улмаар судасны ханы дотор давхаргад өөхөн тов руу үүсч булчинлаг давхарга нь зузаарч хатуурдаг байна. Тиймээс 40 наснаас эхлэн эрүүл мэндийн заалтаар идэвхтэй дасгал хөдөлгөөнийг зайлшгүй хийх шаардлагатай болдог. 40 гараад ирэхээр нэг хараамараа муудж байгаа үз. Хоёрдугаарт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхэд цусны эргэлт өргөсч жижиг судсууд өргөснөөр нэг талаараа захын цусны эсэргүүцэл багасж цусны даралт буурдаг бол нөгөө талаараа цусны бичил эргэлт сайжирч хувийн шаруус багасдаг. Удаан хугацаанд дасгал хөдөлгөөн тогтмол хийвэл хялгасан судас шинээр үүсэх процесс буюу судасчлалт нэмэгддэг байна. 3-дугаарт судасны хан зузаарч хатуурах нь цусны даралт ихсэх гол механизмуудын нэг юм. Захын судасны хан зузааж хатуурснаар судасны хөндий нарийсаж захын судасны эсэргүүцэл нэмэгддэг. Судалгаагаар эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрэгтэйчүүдэд цусны даралт ихсэх өвчний тархалт арай өндөр байгаа нь тэдэнд судасны хан илүү зузаарч хатуурсантай холбоотой юм. Тэгвэл дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг хүнд хөгшрөлттэй холбоотой судасны хан зузаарах хатуурах процесс удааширч судасны ханы уян хатан чанар нэмэгддэг байна. 4-дүгээр системийн үргэлжлэл багасдаг. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх үед арга ясны булчингаас интерлейкин 6, 15 зэрэг миокинууд ялгарч дархлааны эсийн идэвхийг нэмэгдүүлдэг. Ялангуяа авдрын эсийг задлж устгах чадвар сайжирдаг тул дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь таныг 12 төрлийн хорт хавдар тусгаас хамгаалах болно. Ер нь нарнаас дээвтмээ авах дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь дархлаа дэмжих эм бэлмэл уухаас илүү дархлаагаа сайжруулах хамгийн бодиттой үр дүнтэй арга юм. 5-дугаарт идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл готрол, архаг стрессийг багасгаж сэтгэл санааны байдлыг дэмждэг байна. Ингэснээр стрессээс үүдэлтэй даралт ихсэх явдал үгүй болно. Алхалт хийж ихснээс бол одоо сэтгэл санаа маш сайхан болсон. Хуучин чи өвчнөө бодоол гэрт одоо таад ширтэл хэвддэг байсан бол одоо за одоо хинтээ найзлах уу, хин явах бол өнөөдөр хин дуудах бол гэсэн бүр тийм сэтгэл санааны маш өөдрөг үзэл бодолтой болсон. Найзуудтайгаа, дүүнэртэйгээ уул хадаар алхахад маш гоё сайхан байдаг. Дасгал хөдөлгөөн хийх нь цусны даралтанд маш чухал ач холбогдолтой. Тэгвэл ямар төрлийн дасгал хийх нь цусны даралтыг бууруулахад илүү үр дүнтэй талаар олон судалгаа хийгджээ. 2013 онд Английн British Journal of Sport Medicine сэтгүүлд нийтлэгдсэн том метаанализ судалгаагаар изометрийн дасгалууд нь бусад төрлийн дасгалуудаас илүү бууруулдаг болохыг тогтоосон байна. Изометрийн дасгал гэдэг нь биеийн хүч шаардсан тодорхой изометрийн байрлалд хэсэг хугацаанд барих дасгалууд юм. Тухайлбал хан налж хагас суугаа байрлалд 2 минут бариад 2 минут амарч 4 удаа давтах байдлаар өдөрт 2-оос 3 удаа хийхэд цусны дээд даралт 11-жээр, доод даралт 5-1-жээр буурдаг байна. Дээр нь авсны хэрэглээрээ багасгаж нитратаар баялаг хүнс болох хүрэн манжин, бууцаа хэрэглээрээ. Тэдгээр дагуулга дэх нитратаас нитрит үүсч цааш судасны эндотел хэсэд азотын оксидын нийлэгжилтийг нэмэгдүүлдэг. Азотын оксидын нийлэгжилт нэмэгдснээр дээр дурдсанчлан захын судас өргөсөх, цус шингэлэх ба судасны ханыг хатууруулах, зузааруулах, гэмтэх үйлчлэлээс хамгаалдаг. Дасгал хөдөлгөөн тогтмол хийхийн хажуугаар хүрэн манжинг өдөрт тутам хандлаж уувал цусны даралт илүү сайн буурдаг байна. Цусны даралт ихсэлтийн талаар та илүү дэлгэрэнгүй судлахыг хүсвэл миний бичсэн энэ хүн номыг уншаарай. Энэ номон цусны даралт ихсэлт болон тархалт, чихрийн шижин зэрэг бусад эрсдэлт хүчин зүйлс эдгээртэй холбоотой байр ихтний гэмтлүүд, зүрх сүнсний урдсан сэргийлтийн талаар ангаах ухааны маш олон их сурвалжийг ашиглан нэлээд дэлгэрэнгүй бичсэн байна. За тэгээд анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Өдөр бүр дасгал хөдөлгөөн тогтмол хийж эрүүл энх байхыг хүсье.